За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. Сонголтын 3 хөзрөө сонгоо тавьсан байна. За та өөрийнхөө сонирхол анхаарал татж байгаа хөзрөө сонгоод дараах хэсгээс үзээрэй. Одоо сонгосон хэсгээ групп үзээрэй. За өнөөдөр харшил хөдлөөд явах хэрэгтэй. Айгүй хэцүү байгаа, жоохон шүүхтнээ нэлийн орж магадгүй шинжтэй байна. Гайгүй болохыг нь хүлээгээд хэсэг юм тан хугаад байсан чи өөртөө дээрдэхгүй байгаа даа нөө. Тэгээд бичлэгтээ орохоор шийдчихэд байж гэн. За тэрийг нь ойлгож үлээж яваарай гэж гуйж байна. За ингээд өнөөдрийн уншлага дээр нэмэлтээр хөзөр татсан everything is okay гэдэг чинь бүх юм болно, бүх юм сайхан байна гэх. Тэгээд энэ загас бол эд баялагийг илэрхийлдэг хөзөр сонгогдсон байна. Нэгдүгээр групп байх. За тэгээд энэ хөзрөөр уншлагыг уншнаа. Нэгдүгээр группыг. За үлдсэн 2 групп маань өөрсдийнхөө уншлагын цаг дээр сонсоорой гэд биш авч тавьчаад уншлагтаа орё. За бүх юм сайхан болно гэдэг гар дээр нь одоо сар нар од бууцсан эд баялагын хөзрийг илэрхийлж байгаа загасны хөзөр сонгогдсон байна. За энэ хүмүүс маань жоохон ажил төрөлтэй холбоотой мессеж хүргэх гээд байна уу да гэж бодоод байна шүү. За энэ хүмүүст маань 1-р группыг сонгосон хүмүүст маань ажил төрөлтэй холбоотой мессеж байна уу. Don't worry гэж байгаа хгүй. Don't worry. Санаа зовлтгүй, бүх юм сайхан болно. It's all working out in a beautiful way гэж байгаа. Бүх юм сайн чиглэл рүүгээ, бүх юм сайн зам руугаа явж байна. Санаа зовох юм алах байна гэдэг байгаа. За ингээд 1-р группийн уншлага эхэлж байна. За манай 1-р группийн зориулсан чухал мессежүүдийг гаргаж өгч хайрлана уу. За энэ бас өвөрмөц хөзөр байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ хөзөр сонгогдож байна. Тэгэхээр Queen of Swords гэх тодорхой хэмжээний байр суурьтай өөрийн гэсэн ингээд нөгөө хийх юм аа ингээд ингээ гоё олцсон. Тэрнийхээ төлөө яг ингээд нөгөө шаргуу тууштай ингээд ажиллаж байгаа хүмүүсийг илэрхийлж байна. За гэтэл нэг тийм хөдөлгөөнгүй хүслээр нь одоо нөгөө болохгүй нэг жаахан санаа зовоосон асуудал гарч ирээд уул нь одоо яг ажил төрлийн байдал дээр төсөл төлөвлөгөөгөө бичээд одоо өстой яг ингээд гоё шийдвэртэй өөрийнхөө зүгээс бол чадах бүхний хийгээ шийдвэртэй байж идэл цаана нь одоо нэг тийм одоо нэг өөрөөс нь шалтгааллахгүйгээр нэг тийм хөдөлгөөнгүй хөдөлж болохгүй байх тийм нөхцөл байдал үүсээд байна л да. Тэрэн дээр болохоор өөрийнхөө хэмжээнд чадах бүх арга хэмжээгээ авч л байгаа хүн байна. Тийм чадах бүх арга хэмжээгээ аваад тэмцэж л байна. Өөрөө бол ер нь айгүй тийм гоё мэдрэмжтэй юу зөв юу буруугаа мэдээд ямар шийдвэр гаргах уу гэдгээ ерөнхийдөө өөрийнхөө зөв совин өндөртэй зөв совингоор шийдвэрээ гаргаад явж байгаа хүн байгаад байгаа байхгүй юу? Нэг тийм хүний өгмөг сонсоод байдгүй ер нь өөрийн гэсэн үзэл бодолтой тэрнийхээ төлөө тууштай тэмцдэг. Гээд өөрийнхөө чадах бүхнийг хийчихэд одоо энд нэг жоохон өөрөөс нь шалтгаалаагүй гэж болно нэг тийм жоохон одоо юу гэх хүслээр нь санаагаар нэг юм жоохон бүтэж өгөхгүй байгаад байна. Тэрэн дээр тэгээд өстө өөрийн хийж чадах бүхнээ хийж л байна. Одоо тэр өстө манифест хийдэг юм уу? Одоо өөрийн зүгээсээ ер нь тийм одоо ёстой ламар дээр очдөг юм уу? Ном уншуулдаг юм уу? Одоо нэг тийм ёстой чадах бүхнээ хийж ийн энэ ажлаа бүтээхийн төлөө.
шинэ төсөл төлөвлөгөө бодод боловсруулаад тэрийг ингээд айгүй ирч хүчтэйгээр ингээд бодит болгох гээд ингээд хичээж байгаа юм байгаа даахгүй. Тэрийг өөрөө айгүй зүүн совин өндөртэй ч хүн байна. Энэ бүхэн чинь хөдрийн уншлага бол энэ бүхэн чинь болно. Одоогийн энэ нэг төр зүрийн энэ асуудал чинь удахгүй шийдэгдчихнэ. Санаа зовх юм байхгүй гэж шүү. Энэ ажилтай төрөлтэй амжилттай явж байгаа. Харин зүгээр энэ дээр хит их яардаг ч юм уу, хит их өөрийнхөө хүслээр болох гэж яахгүйгээр одоо хичээхгүйгээр жаахан хит хүссэн нэг тийм юм бас байгаад байна да энэ донд нэг жоохон. Болох юм болдгоороо болно, бүх юм бүтэмжтэй байна гэдэг аахгүй юу? Зүгээр л өөрийнхөө чадах хэмжээнд бүх хийх юм хийсэн бол тэгээд нөгөө бусдыг нөгөө нэг ёстой хорвоо ертөнцид даатах гэж хэлдэг шиг тийм юм хэлж байгаа. Тэгээ энэ ажил чинь хурдтай бүтэн зүгээр бүтгээрч байна, хийж болохоорч байна гэтэл хит их яарсан нэг тийм байгаад байна л да. Энд ажил бүтгэхийн тулд тодорхой хэмжээний цаг хугацаа орж байгаа аахгүй юу? Тэрэн дээр нэг хит давчигдсан байдал байгаа болохоос чинь энэ давчидлаа гэд та яаж чадахгүй байхгүй юу? Тодорхой хэмжээнд цаана шийдвэрлэх цаг хугацаа одоо нөгөө хэрэгтэй. Тэрийг бол яагаад ч ингээд нөгөө түрүү хэсгэх боломжгүй. Тэгээ та бол өөрийнхөө чадах хэмжээнд бүхнээ хийсэн байна одоо ердөө. Тийм болохоор санаа зовлтгүй бүх юм бүтэж байна. Аль чадлаараа, аль боломжоор, аль хурднаараа ер нь бүтэж байна. Тун удахгүй одоо тэр хүсэж хүлээгээд байгаа юм гар дээр авнаа, эсвэл гэрээ хэлцээрээ хийнэ. Одоо нэг хүнтэй хамтарч ажиллах гээд ингээд байгаа бол тэр гэрээ хэлцээр чинь яг юу яагаад байна. Болохоор шатандаа ирцэн байна. Тийм, тун удахгүй шүү одоо ер нь. Зайлшгүй шаардлагатай цаг хугацаа тийм дугаасаа орохоор байна. Тэгээд тэрийг нь жоохон төвчээртэй хүлээчвэл болох гэдэг нь энэ нэрөөсөө асар их том мөнгө төргөний одоо зээл байд юм уу? Эсвэл одоо төсөл төлөвлөгөө байд юм уу? Тэрэн дээрээ ингээд нэг мөнгө санхүүгийн орлого авахгүй л хүлээгээд байгаа хүмүүс л үзэж байна л та энийг. Тэгээ та бол өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ хийсэн учраас одоо жоохон төвчээртэй хүлээчихэд бүх юм болно. Таны талд бүх юм шийдэгдэх асуудал алах хэрэгтэй. Тэгэл дараа нь одоо ирч хүчтэйхэн шиг ажилдаа орох нь дээ. Тэр төсөл төлөвлөгөөнийхөө дагуу ирч хүчтэй ажилдаа орно. Та энэ өссөн нэг авчиж байна. Тэгээд тэр хэрэгжүүлэх гэж байгаа тэр ажлаа хэрэгжүүлж эхлэхийн тулд харин нэлээд ажилтаа суухаар байна шүү. Зайлшгүй цаг хугацааг бол та яах гэж яаж чадахгүй. Та тэрэн дээр одоо нөгөө нөлөөлж чадахгүй бас нэг тийм юм байна л да. Тэгээд одоо энэ дээр яг энэ нэг жоохон өмнө нь одоо нэг санхүү зээлийн тусламж хүсээд ингэж яасан ч үгүй юм уу гэрээ хэлцэл төсөл ингээд мөнгөрөхтэй холбоотой өмнө нь хийж исэн ажил одоо бүтлгүүдчээсэн тохиолдол бас байгаад байна л да. Тэгээ энэ удаагийнхаа бас тэгчихвээ гэж санаа зовоод байгаа байхгүй юу? Энэ удаагийнх чинь бол тийм юм болохгүй. Энэ удаагийнх чинь бүтэнд болно. Өнгөрсөн удаагийн театр дадлаг юу лээ хуримтлуулсан туршлага дээр энэ удаа бол алдаа гарахгүй юу чухал бай гэдгийг ойлгосон учраас алдаа гарахгүй тулд өөрийнхөө чадах бүхнийг хийсэн байгаа байхгүй юу? Тий. Одоо дахиад урам хугарах вэ? Энэ удаа бас дахиад нэг одоо бүтэхгүй болчих уу гэж ингэ санаа зовох юм байхгүй. Өмнөхтэй ижил юм ахиж давтагдахгүй. Тийм болохоор санаа зовлтгүй байна шүү. За бүх юм сайхан бүтгэхээр байна шүү. Харин тэр өнгөрсний тийм бүтлгүүцсэн яасан юмыг бол бодоод ч хэрэггүй. Тий энэ удаагийн хүсэл биелнэ. За их товчхон их сайхан уншлага боллоо. Одоо ийм сайхан уншлага дээр яриад байх юм алга. Ажил үйлс нь өдрөг өтөмжтэй сайхан явж байгаа том зорилготой байгаа. За тийм хүмүүс үзэж байна. Гэр орондоо хөрхөн тэжээвэр амтантай ч хүн байж болохоор шумуужгаа хийж идэг.
За харьцлан хөдлөлт өсөлт хэцүү байгаа учраас за ингээд юу яагаад байна. Энэ удаагийн нэгдүгээр группийн уншлага дууслаа. Баярлалаа. Everything's okay гэдэг аахгүй юу? Бүх юм окей гэдэг. Don't worry, бүү санаа зовоо. Энэ бүхэн айгүй зөв зам дээрээ явж байна гэдэг шүү. Таны сонгосон хөзөр тийм хөзөр байлаа. Бас эд баялагын хөзөр байлаа. Тэгэхээр та яаж сайхан бүтгэнэ. Ажилтай, амжилттай явж байгаа танд баяр хүргье. Тун удахгүй таны хүслийг хэлнэ. За манай 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань за энэ хөөрхөн шар шувуу. За тэгэл бас Эрдэм номыг сурж байгаа хүн. Бом букс гэдэг Эрдэм номыг одоо л өстө намрын энэ цаг зунжангаа сайхан амарж яваад тэгэд одоо намар цагт өстө Эрдэм номыг ихээр сурнаа хоримтлуулнаа яана гэсэн хүмүүс байгаа байхгүй юу? Жинхэнэ ном дунд бутсан Эрдэм мэдлэг сурахын төлөө хичээж явнаа энэ хүмүүс. За 100 бол сайхан гэхдээ 100-ы одоо магадгүй нөгөө нэг сайхан амарсан энэ нэмэлтээр хөзөр татсан чинь ийм somewhere autumn гэсэн одоо 100 намар гэсэн хөзрөө сонгогдсон autumn гэдэг лөө. Тэгээд таны одоо сонирхож байгаа асуултанд болохоор 100 цаг ингээд танд ингээд хариу хүч нөгөх болно гэхээр магадгүй та 100-ы цагт нөгөө нэг сайхан амарж аялж зугаалж эрхчлөөдө 50 ингээд нэг сайхан жаргалтай байх үедээ одоо нэг тэр цагт одоо эрх 100 хэлж байгаа бах. Одоо энэ намар ингэж хичээл зүтгэл хийгээд эрх 100 чиний энэ асуултанд одоо хариулах болно гэдэг байгаа байхгүй юу? Одоо нэг юм яах вэ одоо гээд Эрдэм ном ингээд сурж байгаа ч яах вэ гэсэн нэг тийм асуулт байгаа дах шиг байна. Тэрэн дээр чинь 100 цаг танд тэр хариултыг чинь өгөх болно. Харин намрын улирал бол одоо бүх юм ингэж нэг дороо хуран цугларч ажил амьдрал тэгээд одоо нөгөө бүхэн ингэж нэг дор юу яхад төвлөрхийг хэлээд байгаа. Таны сурж мэдэх бас одоо ингээд юу гэдэг одоо нэг сурж байгаа оюутнууд байдаг бол эдэж хоол унд нь ингээд одоо ингээд цугларцсан санаа зовох юм байхгүй зөвхөн ингээд сурахын төлөө ажиллаж юу хичээж хөдөлмөрлөхийг илэрхийлээд байгаа өдөр байгаа байхгүй. In the fall season everything comes together. Улиралд бүх юм нь тэр улиралдаа тохирсон бүх юм нь хамтдаа ирдгээ гэдэг аахгүй юу? Эд баялаг тухайн улиралдаа зогтсон болгоо магадгүй одоо өвөл намрынхаа хувцсыг бэлдэж байгаа энэ бүхэн хамтдаа улиралтайгаа хамт ирдэг учраас одоо харин хүсэж байгаа тэр нөгөө нэг таны бодолд ингээ санаанд байгаад байгаа юм чинь бол 100 цагт хариу нэрх учраас одоо Эрдэм мэдлэгтэй шамдаад сурж боловсрохтой илүү цаг хугацааг зарцуулахыг илэрхийлсэн өдрүүд гарч ирээд байна. За манай 2 дугаар группийн зориулсан ямар уншлага байна вэ? Өрөөлж хэлэх үг юу байна? За 2 дугаар группийн хөөхөнтэй хүүхдийн сургалтад энэ их баг залуу оюутан хүмүүс ч юм уу тийм хүмүүс эсвэл ерөөсөө сурж боловсроход шинэ юм сурж боловсроход цаг хугацаагаа зориулахар шийдсэн байгаа хүмүүс байх шиг байна да. Бүх юмны ихтийн цэг дээр одоо нэг анги хамт олон болоо тэндээ ороод удаагүй байж байгаа тийм хүмүүсийг илэрхийлж байна. Тэгээ тэндээ одоо нэг тэнцвэрээ магадгүй нэг шинэ оюутнууд очисон газараа нэг тэнцвэрээ олох гээд олон хүмүүстэй ингээд танилцах гээд бүр дунд нь нэг одоо нэг уучраа олох гээд одоо тий нагдгүй зарим нь гадаадд очиод ингээд нэг дөнгөж оюутан болцсон. Тэгэл одоо тэр ойр орчныхоо одоо янз янзын өнгөрстэй гадна дотны хүмүүстэй одоо нэг уучраа олж тэн дунд тэнцвэрээ олох гээд ингээ хичээж байгаа. За тийм хүмүүс байна. Эдгээр гадагшаага явж тэр сурж байгаа оюутнууд байх магадлал маш өндөр байна. Бас тийм хүмүүс сонсох нь илбэг байж утгаар биш. Зарим нь хөдөө орон нутгаас хотод орж ирээд оюутан болцсон тий. Tree Fonts гэдэг хөзөр маань болохоор
Одоо эндээс боломж тий ахиц дэвшил тийм шинэ үйл ажиллагаа шинэ юм суралцахыг илэрхийлж байгаа. Одоо бүх юмны одоо яг эхлэл дээр байна энэ хүмүүс ерөөсөө түн эхлээд удаагүй. Одоо хамт суралцагчтайгаа хамт амлантайгаа ингэж нэг засаж эвлэрж хинтэйгээ найз болох уу хэн нь одоо ямар хүмүүс үгээд нэг өөрийнхөө ойр дотны нэг найзалж өргөж болох найзаа нэг ангийнхан дотроос сонгох гэдэг ч юм уу нэг тийм ойр дотны хүнтэй болохгүй ингээ бодож байгаа. Тэгээд эрдэм мэдлэг сурах гач гэсэн одоо яг нэг гараан дээр байна. Тэгээд бас тэндээ их ад жаргалтай байна. Ад жаргалтай айгуу тийм үү. Хажуугаар нь хөөрхөн бас тоглож зугаацчиг л байх шиг байна. Баг залуу улсуудын нэрэг байна өө энэ дөрөөсөө тий. Тэгээ нэг өөрийгөө нэг жаахан одоо нэгсэн тусгаарлаад байна шүү. Өөрийгөө тусгаарлахгүй нэг ингээ хаалгач нонголохоо нээлттэй ингээд хүмүүстэй ингээд нээлттэй харилцах, нээлттэй байхад ингээд өөрийгөө жоохон тусгаарлаад байна. Жоохон нээлттэй болоод өгвөл уул нь зүгээр байгаад байна. Өөрийгөө олноос тусгаарлаад жишээ нь анги амт олон байлаа гэхэд анги амт олноосоо тусгаарлаад өөрийгөө жоохон тусгаарлаад байх магадaltaй байна. Энэ дундаас нэг найзтай болохоор байна. Тэр нь баг нэлээд урт удаан хугацаанд найзш нөхөрлөд явах хүнийг олж мэд болохоор л байна энэ хамт олон дундаас шүгүр. Одоогийн энэ орж ирж байгаа шинэ хамт олон дундаас цаашид хамтдаа нэлээд цаг хугацааг хамтдаа өнгөрөх тийм найз нөхдөд олж болохоор байна шүү. За дараа нь King of Pentacles хөдөр маань болохоор юуг илэрхийлж байна гэхээр энэ одоо сурж байгаа энэ сургууль энэ юугаараа ер нь амжилтанд хүрэхийг илэрхийлж байгаа. Эд баялагтай болох энэ сурж байгаа сурлага эрдмээрээ эд баялагтай болох тодорхой хэмжээний байр суурьтай болох эрх мэдэлтэй болох тийм чиглэлээр суралцж байгаа хүмүүс байна. Магадгүй зарим нь нөгөө нэг тодорхой хэмжээний албан тушаалтай болох гээд удирдлагын академид ч сурж иж болно шүү дээ тийм удирдлагын академид сурж байна. Яагаад гэвэл энэ дээр энэ эрх мэдэлтэй болж мөнгө төрөхтэй болохын тулд суралцж байгаа нэхэр за оюутнууд байсан ч гэсэн ялгаа авахгүй шүү дээ. Оюутнууд төгсөөд өөрийн гэсэн мэргэжилтэй болоод тэр нь өөрийнх нь амьдралд нь нөгөө эрх мэдэл байр суурийг авчрах юмны төлөө суралцж байгаа хүмүүс байгаа байхгүй. Энэ дундаас харин амьдралынхаа ханийг гэх юм уу өөртөөгөө хамтарч ажиллах нэлээд урт хугацаанд хамтарч ажиллах хин нэгэн одоогийн уулзж байгаа хүмүүс дотроос чинь байх магадлал маш өндөр байна. Энд уулзаж учрах ёстой хүнтэйгээ баг амьдралынхаа хантай ч юм уу уулзаж учрах ёстой тавилантай хүмүүс ч байх шиг байна. Энэ дундаас ёстой нэг шинэ хайраа олж мэдхээр байна да. Энэ харьцаан дундаас. За энэ бас их сайхан уншлага боллоо. За өнөөдөр ч одоо ер нь их гоё тийм хөнгөн энергитэй үзэж байгаа хүмүүс маань гоё хөнгөн айтайхан хүмүүс байх гэдэг шиг энэ дийлэнх нь. Тийм учраас ийм гоё уншлагууд хийгдэж байна. Одоо миний уншлагууд ч бас тэгэл нэг болохгүйг нь хэлээд явчихдаг. Ихэвчлэн л одоо болохгүй талыг нь бас ингээд гаргаж ирээд хэлэх талтай байгаад байдаг. Өнөөдрийн уншлага харин нэг гоё урамшуулж байгаа юм шиг гоё уншлага болж байгаад би бас их баярлж байна. Би ч одоо өөрөө нөгөө сэдвээ сонгож ингэдэггүй. Ерөөсө дээрээсээ ямар мессеж бууж ирж чинь тэрийг л уншдаг хүн байхгүй юу? Тийм болохоор нөгөө миний уншлага тэр чигээрээ нэг зарим тохиолдолд зарим өдөр чи бас баг нэг хүн загнаад байгаа юм шиг тиймэрхүү болоо явчихдаг би жоохон санаа зовоол өгдөө. Гэтэл өнөөдрийн уншлага бол ерөөсөө тийм биш айгүй гоё болж байгаад нь бас их баяртай байна оо.
Одоо хүмүүс ч одоо ер нь ад жаргалтай байгаад олох ёстой хүнээ олоод учрах ёстой нэгэнтэйгээ уулзаад тэгээд тэр сурж байгаа барьж байгаа ажил нь эцсийн бүлэгтээ өөрийг нь амжилтанд хүргэх юм байх юм бол одоо тэрнээс илүү сайхан юм гэж юу аах вэ? Тийм болохоор тэгээд энэний хариу одоо таны энэ бодож байгаа сурж байгаа юмны хариу 100 ирнэ гэж байгаа аахгүй юу? За одоо энийг сураад хизээ нэг энэгээрээ хоолоо олж иддэг болдооч гэдэг юм уу? Гэ бодож ивэл эсвэл одоо яа тийм 100 тэрний чинь хариу 100 ирнэ гэсэн тийм юм гарч ирж байгаа. Магадгүй нэг тиймэрхүү жоохон эргэлдсэн бодол төрөөд байгаа бах. Тийм учраас ийм хариу ирж байгаа хаа гэж бодож байна. Хариу 100 ирнэ гэж шүү. За 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн уншлага. За энэ өдрийг сонгосон хүмүүс. За энэ ч одоо буруу харуулаад тавьчихуу да. 9 цаг нь хаашаа толгойн хараад байна гэж. Хоёр тал нь их гоё юм байна мэдхгүй бат. Ингэж иж зүг юм шиг байна да. За 9 цаг хугацааг илэрхийлж байна. За түлхүүр гэдэг чинь аливаа юмны гарц гаргалгааг олсон. Цоож түлхүүрийг нь тааруулсан гэсэн үг. За flower power гэхээр flower power гэдэг үзэр нь болохоор цэцгийн хүч гэсэн үзэр. За тэгээд таныг одоо хэрв одоо ингээд нэг өөрийнхөө эрч хүчийг сэргээхийн тулд ингээд нэг жоохон байгальд цаг агаарт ингээд сайхан цэцгсийн үнэрийг ингээд авч одоо сайхан хүжээрч гисэн цэцгсийн үнэр авдаг юм уу? Эсвэл амьд цэцэг тавьж цэцгсийн үнэр авдаг юм уу? За ингүүл айгуу гоё эрч хүч энерги чинь айгуу гоё сэргэхээр байна гэсэн тийм юу ирж байгаа. Мессеж ирж байна. За манай 3 дугаар группийнхэнд зориулсан мессежийг энэ өдрөөс авъя. За 3 дугаар группийнхэнд мань зориулсан мессежийг өгчээ. Илээд ч өгчээ. За эд баялаг мөнгө төгрөх хүсэл биелэх үзэр. За сайхан найз нөхдөний үзэр гарч ирж байна. Хойр дотны найз нөхөдтэйгээ эв түнжинтэй хүсэл нь биелээд. За зөндөө сонголтууд байгаад байна. За сонголтуудын донд жаахан эргэлзэж байна. За мөнгө төгрөх санхүү хөрхөн бас тийм айхтар их биш бас орж ирж бас болж байна. За хөзрүүд минь юунд камерт орж ийн үү гэтэл. За харин нэг онцлог нь жоохон мөнгө санхүүгийн хувьд нэг баланс тэнцвэрээ олохгүй хичнээн мөнгө зүрх хүсэл биелээд орж ирж байгаа ч гэсэн магадгүй энэ нэг зарцуултыг илэрхийлж байна. За одоохон цааш нь хараад хаяа. Жоохон баланс тэнцвэрээ олохгүй юм шүү. За 10 wants гэдэг үзэр маань энэ хүмүүс ч одоо хичнээн мөнгө төгрөх санхүү ингээд олж байгаа ч гэсэн жоохон явах гээд байна да ийш тийшээ. Явахаар шийдээ зарим нь нүгүүд явж явах шиг байх юм. За цааш нь юу болоод байгаа нэг жаахан алсын холын ирээдүгөө бодохоор ер нь бас хичнээн мөнгө төгрөх санхүү олж байгаа ч гэсэн нэг жоохон гуниглаад байна л да. Гуниглаад явдаг ч юм уу гэж бодоод байна шүү энэ хүмүүс юм байна. Хүсэл биелж юм уу найз нөхдөдтэй байна. Гэтэл бас тэрэнд ингээд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун биш бас нэг тийм эргэлзээ үүсээд хичнээн мөнгө төгрөгийг ингээд олж байгаа ч гэсэн бас нэг амьдрал нэг тэнцвэрээ олоогүй бас нэг байх ёстой газараа байхгүй байгаа ч юм шиг санагдаад хамаг ачаа бараагаа баглаад одоо холын нүүдэл хийгэх ч юм уу. Зарим нь бүр нүүжж яваа бах.
Энд ингээд мөнгө олж байгаа ч гэсэн бас байх хэвээр газар бол бас биш байгаа гэж магадгүй гэдэг ингээд нүүх гээд байна л да. Зарим хүмүүс бас энэ дунд бас найз нөхдөдөө мөнгө төр хүслэн биелээд найз нөхдөдөө за хаашаа аялах уу яах вэ хүүгээд найз нөхдийн группээрээ ч юм уу ингээд дотны хүмүүстэйгээ хамт аялалд гарах гэж байна. Аялалд гараад чамдан саваа бариад нэг тийшээ аялалд гарч байгаа хүмүүс ч байна. За энэ группийг минь тиймэрхүү хүмүүс сонгох болтой. Гэтэл нэг жаахан сэтгэл зүрхний нэг одоо хайр дурлалын асуудал төр ч юм уу нэг жаахан дундуур сэтгэл дундуур нэг тийм сэтгэл хангалуун биш байгаад байна. Тэр нь яг тийм хайр сэтгэлийн харьцаа байгаад байна л да. Найз нөхдөдөө хичнээн ингээд аз жаргалтай ингээд цагийг сайхан өнгөрүүлээд ийм сонголтыг хийгээд байгаа ч гэсэн өөрөө тэрэндээ ерөөсөө тийм сэтгэл дүүрэн сайхан байж чадахгүй ерөөсөө баг тэндээ байж чадахгүй сэтгэл санаа нь өөр биенэнд байгаа ч нөгөө сэтгэл нь өөр газар гэдэг шиг тэгэж сэтгэл нь хол байгаад байна л да. Уулын тэр нэг өнгөрсөнд болоод өнгөрсөн асуудал байна л да. Нэг би тийм хайр сэтгэлийн нэг жоохон бүтлгүүтэл тэгээ тэрнээс л одоо ингээд нөгөө нэг бүрэн дүүрэн салж чадахгүй. Тэрний шаналлаасаа бүрэн дүүрэн салж чадахгүй. Айл болох найз нөхдөдөө мөнгө төгрөг зарцуулаад энэ сэтгэлийн шаналлыг мартын хаяа гэдэг ингээд өөрийгөө ингээд айл болох мартуулах гэж хичээгээд мөнгө төгрөг зарцуулаад аялалд ч явдаг юм уу? Эсвэл найз нөхдөдөө одоо ингээд наргицсан гэдэг ч юм уу. За тэгэл ингээд ингэхээр ерөөсөө тэр нэг хөшлөөр нь болохгүй ингээд нэг гунигалсан хിവэрэл байгаад байна л та. Гунигалсан тэр нэг мартаж чадахгүй тавьж тэр өнгөрсөн болсныг ингээд тавьж явуулж чадахгүй байна энэ хүмүүс бас. Зарим нь тэгээ тиймээсээ болоод шийдвэр гаргаад за одоо гэр орон руугаа харьяач гэдэг юм уу эсвэл өөр тийшээ нүүж явъя ч гэдэг юм уу нэг нүүдэл судалгаад бодогдоод байгаа байхгүй юу? Өөрийнхөө тэр нэг хэсэг тэр аз жаргалтай байж байгаа нэг жаахан санаанд оромгүй нэг жаахан тийм гуниглуулсан асуудалд орцсон. Тэгээ тэрнийг байн эргэн дурсаад байгаа байхгүй юу? Мартаж чадахгүй. Заримдаа энийг энэ нөхцөл байдлаас яаж салж чадхаа үнэхээр өөрөө ойлгохгүй. Өөр баглагдсан. Хичнээн ингээд найз нөхдөдөө хичээгээд игэж байгаа ч гэсэн одоо нөгөө сэтгэлийн мухарт нь ингээд нөгөө нэг шаналгаа үүсгээд байсан хിവэрэ байгаад байна л да. Oh my god харуулагч. Одрахчиж. Лааны нүртэл амар балер өмөрдөг юм байна. Ашилтаа ядж байгаа ч. За тэгэд нэг гарцаа болохгүй нэг жаахан өөрийгөө аль болох ингээ холбуулахыг хичээж байгаа ч гэсэн тэрнээсээ салж чадахгүй байна л да. Хажууд нь өөр ороод ирчихсэн өөр хин нэгэн чам сэтгэлээ гаргаад ингээд магадгүй найз нөхч чамаг дөр гуниг гутралаас аврах гад ингээд цагаа зарцуулаад ингээд өөр юм ингээд барьсан ч чи тэрийг нэг хүлээж авах ямар ч тийм сэтгэл зүйн боломж шадаргүй болцсон л байна л да. Тэрийг бүр харахыг ч үсэхгүй байна. Тэр нэг өнгөрсөнд болсон сэтгэлийн шарахыг л эдгэж ангаах шаардлагатай болчиход байгаа хүмүүс л байна л да. Энд нэг гарцаа болоод энийг нэг юу лээ эдгээгээд ангаагаад тавиад явуулчих чадах юм бол уул нь айгүй сайхан ирээдүй байгаад ах юм. Энийг одоо яаж тавьж явуулах юм? Өөрөө бол тийм сул дорой хүн биш айгүй хүчрэхэг тэр хүчтэнхээтэй болоод хязгааргүй хүчтэнхээтэй болохоор байгаа байхгүй юу? Энэ хачин байдлыг тавиад явуулчихвал энэ өнгөрсөнд болсон ямыг тавиад явуулчих юм бол маш гоё хүчрэхэг хувиралд өөрчлөлт орж ирэх гээд байгаа танд. Гэтэл та яг л тэрнтэй нэг зууралдчаад байна л да. Эннээсээ одоо яаж салах юм бэ? Яаж салах уу гэдгийг одоо
маш сайн сэтгэл зүйч авах юм уу? Эсвэл одоо тэр сайхан уншлаг хэлэгж жагаад юу яах юм уу? Бус нөхцөл байдал хэм сайхан байна. Өнгөрсөнд болоод өнгөрснөө хайр сэтгэлийн гомдож гунирхсан өөрөө ч хүслээр болоогүй нэг тийм юм дээр л өрөөсөө нэг жаахан. Энийг л ингэж нэг гоё 50 явуулчлаа. Өөртөө айгүй ихтэй уулна үзэсгэлэнтэй мөнгө төгрөг санхүүгийн хувьд бол ерөөсөө тэгж нэг дутаж буцаад байдаг хүн биш байгаа байхгүй юу? Мөнгөтэй төгрөгтэй хүн байгаад энэ хүн. Зөвхөн ганц асуудал нь ерөөсөө тэр сэтгэлийн шарах байна. Тавьж явуулж чадахгүй нэг юм байна. Энийг одоо нэрээ сэтгэл зүйч танддаг юм уу? Энд чинь одоо тэгээд хүнийг айгүй тэгж мэрээд одоо нөгөө хамаг их шаналгадаг юм чинь энэ хэцүүлтэй. Энд чи ерөөсөө мөнгө төгрөг санхүүтэй ч юм уу, эд байлгтай ч юм уу, найз нөхдөд ямар ч хамаагүй. Яг л өөрийг чинь ингээл бүр дотроос нь бүр ингээд нэг зовоогоо салдгүй шаналгаад байдаг нэг юм байгаад байгаа байхгүй. Өөрийг чинь амар тайван байлгадаг. Уул нэнээсээ салчуд хязгааргүй хүчтэй, юутай тийм хүн байгаад байна л шүү дээ. Энэ нэг дүүжлэгдсэн юм шиг байдлаас л гарчих хэрэгтэй байна да одоо өөртөө. Нэг жижигхэн хөлөө өргөл гараа явчихвал энд өөрийгөө ингээд нөгөө нэг ямар ч гарцахгүй гэж бодоод байгаа боловч гарцал байна л да. Нэг жижигхэн хөлөө өргөөд гараад явчихад л болцохоор тийм л юм байна. Тийм шийдэгдэж болохгүй асуудал биш байна нэ. Зүгээр л нэг жоохон сэтгэлийн шарахтайгаа яаж тэмцэхээ мэдэхгүй байна л да ер нь бол. Энд нэг гарц гаргалгаа төлхүүрийг нь олох цаг нь ирсэн ингээд энэ 9 цаг тэгээд авахгүй өөрийгөө хэр удаан хэр ингэж шаналгаж явах вэ те. Одоо ингээд гарц гаргалгаагаа олох төлхүүрөө олох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ байгаль цаг агарт гарга магадгүй ингээд нөгөө гэрээсээ ч гарахгүй сэтгэлийн шарахаасаа болоод нэг гэртээ тэгээд нэг гониглаад байгаад байгаа хүн байх магадлал бас байгаад л да. Тэгээд уул найз нөхөд сайтай боломжууд зөндөө байна. Эднэртэйгээ ингээд эднэр нь аль болох ингээд сэтгэл санаагч нь өргөх гээд аль чадлаараа хийж тэмцдэг юм байна уул сайхан найз нөхөд. Итэл нөгөө нэг сэтгэлийн угны мухрын тэр шарахыг найз нар бол яах гэж яаж чадахгүй учраас энэ дээр бол зөвхөн одоо өстө өөрөө л тэмцэж өөрөө л учрыг нь олохоос өөр ямар ч аврал байхгүй л дээ. Бясалгаж барьдгүй бол бясалгал хийгээд тэр сэтгэлийн шарахыг уйлж дуулаад одоо өстө ингээд гаргах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхгүй л яг өөрийгөө зовоож өөрийгөө ингээд дотроос нь идэгдэг. Ийм л юм байгаад байна л да. За 3 дугаар группийн маань уншлага болж байна. За тэг хэрэгтэй хүнд мессеж нь хүрсэн байгаасай гэж бодож байна. За танд амжилт хүсье. Өдрөг байгаарай. Болохгүй бол одоо сайхан гол учрыг нь хэлээд нэг яагаад өгөх тийм зөвлөгөө авах хэрэгтэй л юм байна. Өөрөө чаддаг байсан бол хүн энэ учраа олоод гарч тэгэхээр гарч чадахгүй байгаа учраас танд бол заашгүй тийм хөвшлөг байд юм уу, сайн сэтгэл зүйч байд юм уу нэг тийм хүн хэрэгтэй л юм байна дөө. За хөдлөөд байгаа учраас жоохон амар тармаа бүр таглараад хэцүү байна уу. Тийм болохоор уучлаарай. Уншлагын дундуур жоохон өрийн шүүхнө ороод байгаа хөө. За өнөөдрийн уншлага ингээд өндөрлөж байна. 3 группээ уншаад дууслаа. Хүмүүст нь хэрэгтэй мессеж нь хүрсэн байгаасай. Гэт уншлагыг дуусгаж байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.